За хичээлийн улирал хонхдуурах хуваараа үүсгэснийхаа дараа хичээлийн хуваар гэсэн хэсгийн ээлжид хичээлээ сонгоод за ээлжид хичээл оруулах хөтөлбөр болон төвшин анги бүлгээ сонгоод ээлжид хичээл оруулах гэсэн хэсэг дээрээ дарнаа. За ээлжид хичээл үүсгэх гэсэн хэсэг дээрээ дараад хичээлийн бүлгээ үндсэн бүлэг тухайн хичээл заах багшаа сонгоод тухайн хичээлийн маань орох өрөөгөө сонгож өгнө гэсэн үг. За мөн группээр орох буюу англи хэл мэдээлэл зүйн комьюнити хичээлийг үүсгэхдээ хичээлийн бүлгээ дэд бүлэг болгож өөрчилснөөр 2 багшаа сонгож өгөх боломжтой гэсэн үг. Мөн адил 2 багшаа сонгоод комьюнитиг сонгож өгнө. За үүний дараа хэрвээ ээлжид хичээл үүсгэж байх явцад багш сонгогдохгүй таарах өгөгдөл байхгүй байна гэсэн тохиолдолд менежерүүд маань SAI системийн багшийн задаг гэсэн хэсэг дээр тухайн багшийн хичээлийг сонгож оруулж өгөн амжилт системийн SAI хэсгийн 12 дээр багшийн задаг хичээлийн мэдээллийг татснаар тухайн багшийн мэдээлэл харагдана. Ээлжид хичээлээ үүсгээд хадгалах дарснаар за ингээд амжилттай гэсэн мэдээлэл ирээд ээлжид хичээл маань үүснэ. Хэрвээ менежерүүд маань ээлжид хичээлийг үүсгэсэн тохиолдолд автоматар батлагдсан төлөвтэй харагдана. Багш нар үүсгэсэн тохиолдолд төлөв нь батлагдаагүй буюу цэнхэр өнгөөр харагдана. Үүнийг менежерүүд маань батлах тохиолдолд батлын сонгоод чеклж өгөөд баталгаажуулах буюу баталгаажуулахаа даран төлөвөө баталгаажуулна. За менежерүүд маань хуваар үүсгэхдээ хуваар үүсгэх хичээлээ урдалт хуваар солих гэсэн хэсэг дээр дараад улирлаа сонгож өгөөд одоо 12 дугаар анги учраас ахлах ангийн улирлаа сонгоод хонхдуруу хуваарийг оруулж өгөөд хуваараа оруулж өгнө. За тухайн багш маань 5 өдрийн 8 дугаар цаг, 4 өдрийн 8 дугаар цаг гэдгээ чеклэнгүүд 7 хоногт орох цагийн тоон автоматар нэмэгдээд явна гэсэн үг. Мөн хичээлийнхаа төрлийг хичээлийн хуваарийн төрлийг 7 хоног бүр эсвэл тэгс сонгоо гэсэн байдлаар оруулж өгөх боломжтой. За хичээлийн хуваараа оруулж дууссан тохиолдолд хадгалах гэдгээ дарснаар хуваар маань амжилттай үүснэ. За 1-р улирлын хуваараа үүсгээд 2-р улирлын хуваар үүсгэх тохиолдолд хуваар үүсгэх гэсэн хэсэг дээр дараад хичээлийнхаа улирлыг 2-р улирал болгон сонгож өгөөд за хонхдуурах хуваараа сонгосны дараа мөн адил хичээл сонгох хэсэг маань гарч ирнэ. За хичээлээ оруулаад хадгалах дарснаар 1-р улирлын хичээлийн хуваар болон 2-р улирлын хуваарууд харагдана. За хэрвээ тухайн хичээлийн маань багсаалагдж байгаа тохиолдолд тухайн хичээлийнхаа багсаалах гэсэн хэсгийн хүний зурагтай айкон дээр даран багшаа сонгож өгөөд хэдгээр улирлаас багш маань солигдож байгаа вэ гэдгээ оруулаад хадгалж баталгаажуулах дарснаар багш маань солигдно гэсэн үг. Хичээлийн хуваар болон ээлжид хичээлийг багш болон менежерүүд маань аль аль нь оруулж өгөх боломжтой. Сонгон бүлгийн хичээлийг зөвхөн менежерүүд маань оруулж өгнө.